За найзуудаа тэгэхээр өнөөдөр 4 сарын 8-ны өдөр байгаа. Одоо цаг 2:30 минут болж байна. Би жолооныхоо дөрмийн шалгалтыг өгөхөөр явах гэж байна. Йоо. Сандарч өглөө. Тэгээд тэнцэг болтгой. Тэгээд би дөнгөж цаа ингэсэн. Арцаа ингэ сайхан асааж байгаа өөргөө ингээ 3 мөр тойруулчлаа. Ямарчсан шалгалт ба. Йоо яа тэгээд гид зүвдэд хэлж байна. За ямарчсан шалгалтандаа явчихад ирээ заяа. Тэгээд яас ихтэй таньж чаа ярина. Later. За найзуудаа тэгэхээр би шалгалтаа өгчөд түрээд ирсэн минь одоо цаг 6 цаг болж байна. Би шалгалтандаа тэнцээ. Йоо яшгүй шалгалтандаа тэнцээ одоо бүр ингээд сэтгэл санаа амраад амар гоё болж байна. Гэхдээ би 9 онооны алдаатайгаар тэнцсэн байгаа. Ер нь бол ингээд амар яг унахад ийм ойролцоо байсан байхгүй юу? Дахиад нэг 2 онооны алдаа хийсэн байсан би тэгэл унахаар байсан байхгүй юу? Тэгээ тэр алдсан 3 асуултан дээр алдсан байсан. Нэг нь 4 онооны асуулт, нэг нь 3 онооны асуулт, нэг нь 2 онооны асуулт байсан. Нэг асуултыг нь санахгүй, нэг асуулт нь болохоор яагаад одоо машин барьж явж байхдаа ийм Европын холбооны улсын ослын тэмдэглэлийг авч явах ёстой вэ гэсэн асуултанд байсан. Нэгийг хариулсан байсан. Нэг 3 асуултнаас нэг нь хариулсан байсан. Хоёр нь зөв байж таарсан юм билээ, нэг нь орхисон байсан. За тэр тэгээд нэг 2 онооны асуулт байсан баг. Тэгээд дараа нь нөгөө электроавто машинтай холбоотой юмнууд байсан. Ийм электро машинтай явж байхдаа яаж юугаа эрчим хүчээ одоо нэг крафт юугаа бензин тэрийг яаж хэмнэх вэ гэжсэн. Тэн дээр нь бас нэг нь дутуу бүглэг барахцээлээ. Гэтэ яг уу тэнцэн л тэнцсэн. Эхний оролтоороо тэнцсэн гэдэг чинь бүр үнэхээр би өөрөөр маш их бахархаж байна. Yay. Би ингээд асуусан хүн болгоноосоо ингээд ер нь хүмүүсээс ингээд асуусан байхгүй юу? Би ингээд шалгалтаа өгч байгаа гэх тэнгууд нөгөө хүмүүс чинь ингээд надад өөрсдөө туршлагыг хэлж байгаа шүү дээ. Тэнгүүд миний уулзсан герман хүмүүс бүгдөө эхнийхээ оролтон дээр унж исэн байлээ заяо. Тэгтээ тэд нар бүгдөө эрэгтэй хүмүүс лээсэн л та. Бас эрэгтэй хүнээсээ болдог гэж магадгүй эмэгтэй хүмүүс чинь тиймэрхүү юм дээр арай жоохон хариуцлагатай байдэн шүү дээ. Тэгээд ямар ч юм би тэнцчлээ ёо амар их баярлж байна. Хэрвээ би шалгалтын дээр унсан бол заяо. Тэгээд дахиад нэг дөрвөн шалгалт өгөх байсан бол 150 евро төлөхөөсөн. За тэгээд би ингээд 150 евро ч гэсэн хэмнэлээ. За тэгээд замаараа сайхан дэлгүүр орж юм авчаад хүмүүс авчаад тэгээ нөгөө машингүй болохоор Паскал ажилтайгаа болохоор нөгөө юм өөрөө баахан өргөж ирлээ ёо. Арих гэж л өргөж ирлээ. Гадаа яжгаад амар халуун нөгөө юу муутай явжсэн. Хүрэн мөрөнтэй явжсэн. Тэрийгээ тайлаад тэгсэн ч гэсэн ингээ бүр хөөлсөн мөлсөндөө бодогдаа заваарсан юм боллоо. Тэгээд замаараа бас юу яагаад жолооныхоо сургууль руу очиж за би ингээ дөрөндөө тэнцэчлээ. Одоо би машина барих сургуультандаа сумаар байна гэдгсэн чинь за цаг ер нь бол ингээ хурдаа олдохгүй шүү гэдгсэн. Тэгээд та хэзээ боломжтой юм бэ гэхээр би ч одоо ингээд юугаар ээлжийн ажиллаар ажилтгаа яг хэзээ гэж хэлэхэд хэцүү байна. Та надад ийм юу санал тавьж болох уу? Тийм үед юу байна гэд сул цаг байна гэд. Тэгээд надад ийм 2 өдөр хэлсэн чи тэр 2 өдөр нь яг миний амарч таарж байгаа өдөр байна амар гоё. Тэнгүүд нь би дахиад за би энэ 2 өдөр дахиад амарч яана танд энэ цаг байна уу гэд хэлсэн чинь за наад 2 өдөр чинь цаг үгээд энэ 4 цагийнхаа юу одоо юунд явчих машина бариад үзчих тэгээд багш чи юу гэж хэлэх нү тэрнээс шалтгаалаад тэгээд хэрвээ болж ирэв шүү шалгалтаа өгж болно гэж юм ямар байгааз. Тэгээд тэгчүүлээс амар байна. Тэг мөнгөн ч гэсэн амар штэ тий. Тэгээд за ямар ч байсан сайхан шалгалтаа өгчлөө. Йоо. Тэгээд өөрийгөө шагнаад нэг дэлгүүрээс ундаа авчлаа. Манай гэрт ундаа байсан л да тэгсэн ч гэсэндээ замд явж чадвар амар ам цангаад тэгээд амар их барьцаас болохоор замдаас ууж чадахгүй тэгэл дөнгөсөө орж ирж байгаа л уулаа. Гадаа бүр өнөдөр амар халуун заяо 20 градус. Бүр яг 100 ёо. Би тэгсэн чинь бүр амар тусаа хүмүүс ч маргаашнаас хэл нэмгийн юм өмснө. Маргаашаас 20 градус зэн гэсэн. За тийм л янда. Тэгээд надад баяр хүргэцгээгээрээ. Би шалгалтандаа тэнцсэн. Yay. Тэгэл би Паскал руу заалгаад Паскалыг жоохон хуурай гэж бодсон байхгүй юу. Тэгсэн чинь би нөгөө миний дууны өнгнөөс л Паскал ингээд намайг ямар байгааг мэдчихдэг болохоор би халуу гэж ярьсан юм шиг байгаа юм байна уу. Эхлээд жоохон байна уу энэ төр гэж ярихсан юм шиг гэсэн чинь Паскал миний шууд халуу гэж сонсож тэнцсэн байна. Тэгээ би хуурч чадаагүй. Тэгээ би Паскалд хэлдэг байхгүй. Би уг нь чамаа ингээ хуурай гэж бодчихсон гэсэн чи би чамайг дууны ч өнгөөр сонсоол мэдэн штэ. Тэгээ Паскал гэрийнхэндээ хэлээд гэрийнх нь надад баяр хүргээд. Сайхан байна. Йоо за одоо сайхан орой ажилласаа урж ирчээд кино мэнэ үзэж хөвтьяа. Тэгэхгүй бол ажилласаа урж ирчээл нэг жолооныхоо дүрмийг байн хийж стрессэж байх гэж ном жолихтой уншиж чадахгүй ингээд санаа зовоод ном уншихаар ингээд юу байгаа заяо. Нэг юм зовлонтой. За энэ ном уншиж явах хугацаанд укажи жолооныхоо хичээлийг хийж болно штэ гэдэг юм уу тий. Тэгээ бодоод дагсан байхгүй би. Нэг юм зовлонтой байгаад дагсан одоо сайхан серийг гаж үзээд номооч уншаад тэгээд
одоо машин барих бол юу яах вэ тэр одоо тий ямар нэгэн дүрм тийм чэйжлэх ёстой юм байхгүй юм чи. Гэхдээ би жоохон санаа зовж байгаа л да юу вэ гэхээр нөгөө арагийн сольдог машин болохоор би яг Монголд байхдаа уг нь арагийн сольдог машин дээр л шалгалтаа өгчээсэн л доо. Эхнийхээ шалгалтанд дээр унчижсэн. Нөгөө 90 градусын парклах байсан хгүй юу. Тэгээ тэн дээр унтчихсан. Одоо надад парклах ямар ч асуудал байхгүй л дээ. Игний минийг олоод явхад хамгийн гол нь тэр аргаал солих л байна. Нөгөө нэгдүгээр арган дээр байжгаад энд нөгөө зам мам төгжирж явах юм бол гэрэл тохиом мөхөн дээр зогсож жагаад буцаагаад араагаа солих болгонгууд машин унтраач иддэг байхгүй юу би. Тэр амар хэцүү. Тэгээд тэрийг л одоо сурах хэрэгтэй. Тэгээд намайг жолоогоо төгсөж жолооны үлгээ авчих юм бол Паскал намайг надад машин өгнө гэсэн. Паскал яаж л ойрхон байдаг байхгүй Паскал нэг 2 3 минут л нэг машинтай явчихдаг баг. Тэгээ манай адилчин бүр ингээд чинээс 1 цагийн зайтай юм чинь тэгээ Паскал хоёул одоо 2 машинтай явж явах юм бэ. Би энэ ажил ойрхон байгаа юм чи ингээд ундаг дугуй ч юм уу эсвэл юугаар скутерээр эсвэл энэ хажуудалд юу байгаа юм чинь богоон байгаа юм чинь богоноор явчих чи тэгээд миний машиныг унаад явчих гэсэн аахгүй юу. Тэгээ Паскалийн машин хамгийн гол нь бас юу болохоор нөгөө ингэж арагийн сольдог машин болохоор тийм болохоор би тэр одоо жолооныхоо курс сайн дадлага хэрэгтэй. Тэгээ Паскал дээр нэг өдөр юун дээр Павландын парк плац одоо машины зогсоолно штэ. Тэн дээр орой олцсон байхад ерөөсө хүн байхгүй байхад очиж яадаг байхгүй юу. Ингээд намайг дадлагжуулсан Паскал. За одоо хоёлоо чам дээр чи миний машин дээр дадлахын би чам зааж өгөн чи яг ямар шүү байгааг чи би харна гэл. Тэгээ бид төр ингээд хэдэн тойрогоор явсан бас ингээд хэцүү юм билээ штэ ингээд зүүн талын хөл ингээ байнгын нөгөө нэг дардаг юм дээр ингээ байх хэрэгтэй болохоор ингээ амар ингээ өвдөө заяа. Тэгээ ингээ хөлний үзүүрээ бүр ингэж зааж харагдаж байна. Бүр ингээд интэл ингээ тултал нь ингэжиж бүр ингэж дарна заяа. Тэгээд тэгсээр байгаа баг ингээ шүрмэс татах гэдэг юм чи инний. Тэгээд маргааш нь ингээ зүүн талын дээрээ би юу болцсон заяа. Булчингийн өвдөлттэй болцсон за. Бүр ингээ яг дасгал хийсэн юм шиг. Тэг ингээ дандаа автоматик машин унж явсаар хагаад л одоо яагаад гэхдээ сурна гэсэн чин хүсэл эрмэлзэлтэйгээр сурна. За одоо тийм л энэ найзаа тэгээ би гоо шалгалтандаа тэнцлээ. Тэгээд тийм харт хэлсэнчлэн юу яана? Жолоотой холбоотой тийм үний мэдээлэлтэй ер нь хэр удаамаа хэдэн төгрөг зарцуулсан гэдгийг ингээд би яг жолооны курсээ жолооны үнэлгээ ингэж өөр дээр гар дээр авчаад тэгээд та нарт ингэж дэлгэнгүй юм бичлэг хийхээр байгаа шүү найзуудаа. Тэгэхээр дараагийн бичлэг хүртэл баяртай. Бас нэг юм хэлхээ мартсан байна. Манай нөгөө Саалмаа найз минь бас жолооныхоо үнэлгээг солиулж байгаа байхгүй юу. Тэгээд тэдний жолооны курс нь болохоор арай жоохон юм хатуу юм байна лээ. Саалмаг тэр жолооны курс дээрээ эхлээд 3 удаа шалгалтын дээр тэнцсэний дараа шалгалтаа өгөх эрхийг ингэж өгдөг гинэ. Тэгэхгүй болол нөгөө тэр жолооны курсын нэр хүнд нь ингээ шалтаагаа утгалтчихин ч гинэ. Тэгдэг гэсэн гинэ. Амар хачин байгаад тэгээд би хараа азтай нэг юм тийм хамаагүй юм жолооны курст тийм амар хатуу чанга биш тийм жолооны курст орцсондоо их баярлсан. Тэгээд манай Саалмагийн нэг давуу тал нь цаадгач нөгөө араб хэлээр ярьдаг. Их хэл нь араб хэл болохоор шалгалтаа араб хэл дээр хийж байгаа юм билэ. Тэгэхээр амар гоё давуу талтай гадтай. Зарим нөгөө ажиллагаан газрын хүмүүсээс би асуудаг байхгүй юу? Гадаад хүмүүсээсээ. Тэгсэн чинь тэд нар болохоор ингээ англи хэл дээр хийсэн ингээ тэгжсэн. Тэгээд ингээ англи хэл мэл сайн бол англи хэл дээр хийж болох юм билэ. Тэгээ би бол цэвэр герман хэл дээр хийсэн байгаа. Тэгээд ямар ч ийсэн. Зарим асуултууд нь ингээ юм тол ингээ 1 2 3 үгээр ингээ хүний толгой эргүүлэхээр заяа. Одоо ингээ ядралт юугаар илэрх вэ гэж байгаа байхгүй юу? Би тэгээд ингээл 3 сонголт байгаа. Ингээд нүдний юунууд зохимох ингээд доошлж ирнэ. Тэнгүүд ингээд амар их эвшэн. Тэнгүүтээ verkürzte Reaktionszeit гэж хариулт байгаа байхгүй юу? Тэр нь ингээл хүн ингээд сайн уншихгүй тэг ингээд над чи гадаад нуудад хүмүүс сайн уншихгүй л за тийм ингээд одоо хариу үйлдэл үзүүлэх цаг нь ингээд муудна л гэж би эхлээд ойлгоол тэгэл яцгаа байхгүй юу? Дугуулсан чи буруу байсан. Тэг ингээд уншихгүй ялчгүй ингээд өөр байгаа байхгүй юу? Verkürzen гэхээр ингээд богиносно гэсэн. Тэнгүүд миний хариу үйлдэл үзүүлэх цаг ядарсан байхад яаж ч гэсэн богиносохгүй штэ. Ингээд тэр чинь бүр ингээд ихсэн штэ тий. Тэг ингээд нэг юм анзаарахгүйгаас гаргаж байгаа алдаа ч юм уу те нэг юм 3 хэсгийн алдаа малдаа ч юм уу 3 үгийн өөрчлөлт мөрчлөөс болоод тийм гарч байгаа алдаанууд бас нэлээх байсан. Тэгээд ямар ч байсан би ингээд өөрөөр бахархаж байна. Паскал надад хэлдэг байхгүй юу? Герман жолооны үнэлэхтэй хүн бол үнэхээр ингээд жолооны үнэлэхтэй гэдгээр бахархаж болно гэж хэлдэг байхгүй юу? Ягаад тэр чинь ингээд амар чанга тэгээ дээрэс нь ингээд бүр 1100 асуулттай тий. Тийм байна. Тийм болохоор би өөрөөр бахархаж байна. Тэгээд өөр юу л гэж бодож илаа.
Зөвлөг өөр юу үлжилж байлаа. Тэгээд энэ чинь жолооны үнэлэх амар үнэтэй штэ. Яг шинээр авах юм бол бүр 3,000 евроноос 4,000 евро муура тий. Тэгэхээр ч одоо Монгол мөнгөөр 20 сая орчим юм уу хайшин баг 16-аас 20 сая орчим юм уу тий. Тийм амар их мөнгөөр жолооны үнэлэх авна гэж байгаа байхгүй. Тэгэхэд би тэр үед Монголд ч одоо худлаа үннийг 200 илүү 300 мянган төгрөгөөр л баг жолооны үнэлэх авчихсан санагдаж штэ. Тийм. Баг нэг машины үнэтэй жолооны үнэлэхэд хийхээр агааз. Жолооны үнэлэх хийн гэж ярьсан чинь манай дүү намайг гайхадлаа. Та яагаад жолооны үнэлэх хийн гэж яриад байгаа? Жолооны үнэлэхээ одоо аавна гэх юм уу тий. Тийм байна. За. Тэгээд та нарт энэ бичлэгээ ингээд газ нэг бичлэг оруулчихна одоохон. Тэгээд дараагийн бичлэг хүртэл дахиад баяртай гэж хэлчихье да. Бай бай.